9 одод ноёрхогч биеийн урлаг 14-р бүлэг 7-р хунтайж. Түүн рүү дөхөж ирсэн хүн бол 15 орчим насны залуу байлаа. Тэрээр шар өнгийн нүмерэг өмсөж, толгойдоо маш сүрлэг алтан титэм зүүжээ. 7-р хунтайжийн амгалан айлтхыг. Түүний ирмэгт цугларсан хүмүүс бүгд яаран өвдөг сөгдөв. Шифэн хүртэл туйлын дургуутсан байдалтай өвдөг сөгдлөө. Тэр залуу Чүфэн гэдэг бөгөөд Феникс Край эзэнт гүрний одоогийн эзэн хааны 7 дахь хүү хамгийн отгон нь юм. Цуу яриагаар бол түүнийг төрөхөд эзэн хаан Чү Тянкво хэдийн хаалттай бясалгалд орсон байсан гэдэг. Одоо хүртэл тэрээр бясалгалаасаа гараагүй байгаа тул Чүфэн эцэгтэйгээ хизээч уулзаж байгаагүй ажээ. Лонгчэн Чүфэний талаар баггүй сонссон байв. Тэрээр баруун ордны хатны хүү бөгөөд хитрхи эрх дураараа өссөн нэгэн. Тэрээр маш их дээрэнгүй, ёс бус авиртай бөгөөд угсаа залгамжлах хунтайжаас өөр хинээс ч имээдэггүй гэдэг. Түүнийг өнөөдөр яагаад энд ирснийг хинч тааж чадахгүй байлаа. Гэвч Лонгчэн түүний хажууд Жоу Яоян байгааг хараад энэ нь өөрийнх нь эсрэг чиглэсэн ээлжит дайралт болохыг шууд ойлгов. Эзэнт гүрний ёс заншлаар язгууртан хөвгүүд хааны хунтайч нартай уулзахдаа заавал өвдөг сөгдөх ёстой байдаг. Тарган юу Шифэн болон бусд нь бүгд өвдөг сөгдсөн байв. Цус нэгтрах шатанд хүрэхээс нааш үнээс зайлсхийх аргагүй юм. Лонгчэн хөмсөг зангидлаа. Хаа хамаагүй нэгэн түүнийг өвдөг сөгдөхийг албадах гинөө. Эцэг ихээс нь өөр Лонгчэнийг өвдөг сөгдүүлж чадах хүн хараахан төрөөгүй л байна. Чүфэн цугларсан хүмүүсийг үл томсрлон харж байснаа Лонгчэнийг тэнд ямар ч ёс журамгүй сууж байхыг хараад царайн тэр дороо барайв. Лонгчэн, чи ямар зүрхтэй юм бэ? 7-р хунтайж энд байхад чи ёс заншлаа дагаж өвдөг сөгдөхөөс татгалзаж байна уу? Чи бослог гарах гээд байгаа юм уу? Хунтайжийг хүрээлэн зогсох Жоу Яоян болон бусд нь Лонгчэнийг ийм зөрөгтэйгээр хунтайжийн өмнө өвдөг сөгдөхөөс татгалзана гэж санаагүй байв. Өмнө нь Лонгчэнд цохиулаад байсан Вангман үнийг хараад дотроо баярлав. Тэрээр Лонгчэний нэрийг гутаахын тулд хамгийн чангаар хашгирч эхлэв. Бусд нь Лонгчэний энэ үйлдэлд маш их цочирдсан бөгөөд ялангуяа тарган юу болон түүний нөхдийн хамаг хөлсөн цовж байлаа. Язгууртан залгамжлагчдын хоорондох тулаан бол жижиг асуудал. Гэтэл 7-р хунтайжийг доромжлно гэдэг цаазаар ахуулах ялтай хэрэг юм. Лонгчэний үйлдэл үнэхээр тэрсүүд байлаа. Жоу Яоян маш их догдолж байв. Тэрээр хунтайчтай баг зэргийн нөхөрлөлийн холбоотой бөгөөд үе үе тэрхүү тэнэг хунтайжийг хооллох, зугаацуулах зэргээр дагаж явдаг байжээ. Тэрээр өнөөдөр Лонгчэнийг дарахын тулд хунтайжийг дагуулж ирэх санааг гинэт олсон юм. Лонгчэн Ли Хаог ялснаас хойш түүний нэр хүнд нийслэлд асар хурдтай өссөн билээ. Харин Жоу Яоян болон бусд нь Ли Хао дээр хамаг мөнгөө тавиад алдсан тул нүүрэндээ алгадуулсан мэт болсон юм. Тэд ихэвчлэн арх даарс зугаа цэнгэлд мөнгөө өрдөг байсан бол одоо мөнгөгүй болсон тул тэр өдрүүд нь дуусжээ. Тэрээр одоогийн нөхцөл байдал төсөөлж байснаас нь ч илүү дээр байгааг мэдрв. Түүнд ямар нэгэн зүйл сэтгэх шаардлага гарсангүй. Лонгчэн хэдийнэ хунтайжийн уур хилэнг бадраагаа дамжжээ. Вангман хунтайжийг хатгаж уурлуулах гэж хашгирахыг сонсоод Лонгчэн зэвүүцэн инээмсэглэв. Тэрээр хуурамчаар санаа зовсон хоолоогоор Вангман, Ли Хао ямар амттай байсан бэ? Чиний ийм эрүүл сарвал тарган байгааг харахад тэр өндөг чамд маш сайн зогсон бололтой гэж асуув. Вангманы царай тэр дороо хувирв. Түүний ходоод хүчтэй мушгирч эхлэв. Тэр өдөр болсон явдал түүнд маш муухай мэдрэмж үлдээсэн юм. Одоо тэр хоол идэх болгондоо тэр явдлыг санаж өөрийн эрэхгүй бөөлжөж орхидог болжээ. Тэр дурсамжаас болоод тэр юу ч идэж чадахгүй байсан бөгөөд илт туранхай болсон байв. Тиймээс Лонгчэний үгс түүнийг доромжлох гэсэн хоржоонтой өгөө байлаа. Түүний царай ууралсандаа хөхөрч байсан ч юу ч хэлж зүрхэлсэнгүй. Тэр ходоодоо арай гэж хянаж байсан бөгөөд ам нээвэл бөөлжөж эхлэхээс айж байлаа. Лонгчэн, чам шиг ямар ч хэрэгэм зэрэггүй гавья байгуулаагүй өчүүхэн язгууртан хунтайж намайг хараад өвдөг сөгдөхгүй байж зүрхлэн гинэ гэж 7-р хунтайж ууртаагаар асуув. Тэрээр ер нь л дээрэнгүй эрх нэгэн бөгөөд бусад хунтайж гүнжнарч түүнтэй орооцолдохыг хүсдэггүй байв. Өчүүхэн нэгэн залуу өөрт нь ийм бүдүүлэг хандаж байхад тэр уураа барьж чадсангүй. Хүүхэд зангаасаа салаагүй энэ залуу руу хараад Лонгчэн үл тоосон байдалтайгаар "Чи бол зүгээр л хүүхэд. Тийм болохоор би чамтай орооцолдож цагаа өрөхгүй. Ирсэн газар руугаа хурдан зайл" гэв. "Юу? Цугларсан хүмүүсийн царай бүгд хувирв. Лонгчэн өгөхийг хүсээ юу?" Тэр өвдөг сөгдөөгүй гээд хамгийн ихтэй хит хоног шоронд суух ял авах байсан. Гэтэл тэр ийм доромж үг хэлснээрээ цаазаар ахуулах ялтай болчихлоо. Лонгчэн галзуурчихсан юм уу? Чи өгөхийг хүсээ юу? Түүнийг барьж ав. 7-р хунтайж эргэн тойрондох хүмүүстэй ууртаагаар тушаав.
Тэдгээр хүмүүс нь бүгд Жови Явьяаны бүлгийнхэн байсан бөгөөд тэд хунтайжийн тушаалыг сонсоод баярлалдаж эхлэв. Тэд юу ч бодолгүй Лунгчэн рүү дайрав. Хэвийн үед тэд баг зэрэг имэж болох байсан ч хунтайжийн тушаал байгаа тул санаа зовох зүйлгүй болов. Ийм хүчтэй дэмжлэгтэй байхад тэд Лунгчэнийг энд алсан ч ямар ч шийтгэл хүлээхгүй. Тэднийг дайрч ирэхэд Лунгчэн өмнөх ширээгээ өшгөлж орхив. Тэр ширээ 1000 гаруй жилийн настай модоор хийгдсэн бөгөөд төмөр шиг хүнд байв. Асар хүнд тэр ширээ Лунгчэний өшөглөлтөөр дайрч буй хүмүүс рүү нисэж очив. Жови Явьяан ширээг өөдөөс нугтаж хамаг хүчээрээ архиран ширээг цогтлоо. Тэрхүү бат бөх ширээ Жови Явьяаны цохилтоор бут өсрөв. Тэрээр хий хоримтлуулах 7 дугаар түвшний хүчрхэг бясалгагч гэдгээ харуулж чадлаа. Түүний хүч жирийн хүмүүсийг цочирдуулж байв. Гэвч Жови Явьяан ширээнд саатаж байх зур Ван Манг түүний хажуугаар өнгөрч Лунгчэнд хамгийн түрүүнд хүрв. Өөдөөс нь ууртай дайрч буй энэ тэнэг рүү хараад Лунгчэний царайнд хачин инээмсэглэл тодорч тэрээр нударгаараа цохив. Түүний хурд төсөөлшгүй байлаа. Хинч түүнийг хөдлөхийг хараагүй байтал Лунгчэний нудраг Ван Маны нүүрэнд буух чимээ сонсогдов. Ван Ман агаарт үдсгэлэнтэй ном үүсгэн нисэж одов. Гэхдээ хамгийн гайхамаар нь түүнийг нисэж байх зур амнаас нь хідэн 10 шүдэнд боторч унав. Түүний бие хан мөргөн унж тэр дороо ухаан алтлаа. Түүний ам нь ангаасан хэвээрээ байсан бөгөөд одоо тэр ямар ч шүдгүй болсныг хүн бүр тод харж байв. Жови Явьяан Ван Маны нисгийг хараад хэсэг зур гацав. Хэдийгээр Ван Маны бясалгалын түвшин тийм ч өндөр биш боловч түүнийг ийм амархан шийдэж байгаа нь түүнийг түгшээлээ. Гэвч одоо ухрах цаг биш байв. Жови Явьяан архирч 7 дугаар түвшний бясалгагчийн хүчин тесэрч гарлаа. 6 талд янгийн нудраг Жови Явьяан хашгиран дайрахад түүний нудраг тулааны техникийн тусламжтайгаар бүдэг ногоон гэрлээр бүрхэгдсэн байв. Энэ бол түүний удаан хугацаанд бэлтгэсэн шийдвэрлэх мэхүүдийн нэг бөгөөд нэг цохилт нь хагас тоон орчим жинтэй байв. Лунгчэн ямар ч эргэлзээгүйгээр алгаа дийлгэн түүний нудрагыг өгтөв. Нудраг болон алга тулгарах үед энерги хаа сайгүй тесэрч байлаа. Гэвч хүмүүсийг гайхшруулсан зүйл нь Жови Явьяаны зогсоож баршгүй тэрхүү нудрагыг Лунгчэн зүгээр л алгаараа хааж орхисон явдал байв. Энэ яаж боломжтой байх юм бэ? Жови Явьяан хамгийн их цочирсан байлаа. Түүнд Лунгчэний алга яг л аврах том уул шиг санагдаж дотроо сандарч эхлэв. Харин Лунгчэн нүдэж ирмсэнгүй. Тэрээр хүйтнэр "Одоо миний ээлж Жови Явьяан" гэв. Жови Явьяан гинэт хөшиж орхив. Тэрээр яг л аврах догшин араатанд ширтүүлж буй мэт мэдрэмж авлаа. Түүний зүрх хүчтэй цохилж тэрээр яаран ухрахыг оролдов. Гэвч тэр чадсангүй. Лунгчэн түүний нудрагыг чанга атгасан байсан бөгөөд тэр хичнээн тэмцсэн ч Лунгчэнийг өчүүхэн хөдөлгөж чадсангүй. Жови Явьяан бүр мөсөн гайхшарлаа. Энэ юун хүч вэ? Лунгчэнд бол хүн төрхтэй мангас байлаа. Ямар ч бясалгалын хүч ашиглахгүйгээр тэрээр зөвхөн биеийнхээ цэвэр хүчээр түүний бүрэн дарж байв. Гэвч Жови Явьяан бас хүчрхэг нэгэн. Тэрээр эцгийнхээ хүмүүсийг дагаж шидэд араатан алж байсан тул цус үзэж аюулын өмнө сандардаггүй нэгэн. Лунгчэний атганаас муталтарч чадахгүйгээ мэдээд тэрээр хөлөө өргөж Лунгчэний гидс рүү өшөглөв. Энэ бол маш хоржоонтой дайралт байсан ч Лунгчэн тэрхүү өшөглөлтийг харсан чгүй. Тэрээр ганцхан гараараа түүнийг хааж орхив. Хүмүүсийн чихт өжрөм чанга шуугаан тунд Лунгчэн Жови Явьяаныг агаарт өндөр дөргөн цугларсан хүмүүсийн айсан харцсан дор түүнийг газарлав хүчтэй шидэж орхив. Газар бүхэлдээ чирчирч тэрхүү хүчтэй уналтаас болж яснууд хугарах чимээ сонсогдоход хүн бүрийн бие арзайв. Жови Явьяан 3 удаа цусаар бөөлжсөн бөгөөд тэр цустай хамт дотор эргэтнийх нь хэсгүүдч цуг гарч ирлээ. Түүний цусаар бөөлжих болон хагарсан газрыг хараад хүн бүр хэлгүй болсон мэт чимээгүй болов. Лунгчэний дотор удаан хугацаанд хоримтлагдсан уур хилэн саялныг тайлагдах шиг болов. Сүүлийн жилүүдэд түүний хамгийн их үзен ядаж байсан хүн бол Жови Явьяан байсан. Тэрээр Лунгчэнийг өдөр бүр тарчлаадаг, хизээч дуустдаггүй хар дарсан зүйд шиг л байсан билээ. Танхим бүхэлдээ хэсэг зур намгүн болов. Хунтайч хөшиж орхижээ. Лунгчэн рүү дайрахаар зүтгэж байсан босоод язгууртнууд айсандаа шүлсээ залгиж би энэ өөрийн ирэхгүй чичирч байлаа. Харин Лунгчэн энэ хугацааны турш маш тайван байв. Гэвч тэр хичнээн тайван байх тусам бусдад илүү аимшигтай харагдаж байлаа. Тэрээр бусдын нүдэнд өршөөлгүй өхлийн бурхан шиг л харагдаж байв. Лунгчэн Жови Явьяан руу хараад өөрийн ирэхгүй инээмсэглэлээ. Тэрээр харцаа 7 дугаар хунтайж руу шилжүүлж түүн рүү аажмаар алхаж эхлэв. 7 дугаар хунтайж насан туршдаа эрх дураараа байсан. Тэр олон хүнийг дээрлэж байсан ч өөрөө ийм байдалд орж байсангүй. Лунгчэнийг муу ёрийн инээмсэглэлтэйгээр дөхөж ирэхийг хараад түүний нүүр тэр дороо цайж орхив. "Чи юу бодоод байгаа юм бэ? Хоошоо бай." Лунгчэний нүдэндх хүйтэн алах хүсэл түүнийг айдас давтуулж хоолойн чичирч байлаа.
Түүнд хоолой дээр нь хутга тулгасан мэт санагдана. Хэрв Лунгчэн хүсвэл түүний толгой одоохон газар өнхөрөх гэж байгаа мэт санагдаж байв. Лунгчэн юу ч хэлсэнгүй. Түүний инээмсэглэл аимшигтай тайван хിവэр байсан бөгөөд тэрээр алхасаар л байв. Одоо хүн бүр гайхширч байлаа. Лунгчэн юу хийхээр төлөвлөө вэ? Тэр үнэхээр хунтайжийг ална гэж үү? Үгүй, холд нааша битгий ир. 7 дугаар хунтайж тасралтгүй ухарч байсан ч түүний нуруу ханны болонд тулж зогтох газаргүй болов. Лунгчэнийг улам бүр ойртохыг хараад хунтайжийн нүд айдас давтлаа. Тэрээр үхлийн үнэрийг мэдэрч байв. Чи намайг хүчлэх хэрэггүй байсан юм. Намайг битгий буруутгаарай. Лунгчэн өрөвдөлтэйгээр толгоос ихсэрлээ. Түүний гар нүмергнийхэн дотор руу аажмаар ороод дараа нь нудраг нь хунтайжийн нүрлүү гинэт чиглэв. Үгүй ээ! 7 дугаар хунтайж айсандаа бүх танхимаар цуурайтал чанга хашгирав.